За хэрхэн 10 минутын дотор үнэгүй аппликейшн хийх вэ? Энэ юутай амархан та зөвхөн Google аккаунттай байхад л болно. Google аккаунт дээр та үнэгүй аппликейшн хийдэг бол хэдийг хийж болно хязгааргүй тоотой. Тэгээ нэг амархан нэг код ашиглахгүй. Энэ нарийн төвөгтэй кодууд бичээд ашиглаад байх ямар ч шаардлага байхгүй. Шууд гэж жоохон лог үйлдэлээр л өөр ингэсэн хүссэн аппликейшнуудыг хийх боломжтой болчихно гэсэн үг. За тэгээ шууд эхлээд тайлбарыг хийх шууд бичлэгийг бодож байна. За юуны төрөөс өөрөнгөсөн Google аккаунт байх хэрэгтэй. Тэр Google аккаунт байхгүй байх юм бол та Google аккаунт нээх хэрэгтэй. Google аккаунт. Google аккаунт нэгээд ороод ирэх хэрэгтэй. Google аккаунт нээчих юм бол дараа нь shit.com орж ирнэ гэсэн үг. За shit дээр бол үнэгүй аппликейшн хийгээд явчихна гэсэн. Тэгээ shit дээр хийж байгаа аппликейшнуудаа бүгдийг та гар утас болон таблет компьютер дээр шорткат дээр гаргаад ирэх боломжтой. Жишээлбэл энэ аппликейшн байна объект илрүүлэлттэй. Энэ аппликейшн утсан дээр гаргацсан байдаг. Аппликейшн эцсийн доор харж байгаа баг. За яагаад заавал Google аккаунт байх хэрэгтэй вэ гэнгүүт апшит нь өөрөө Google аккаунтыг spreadsheet-ийг их дэмжиж ажилладаг. Database нь spreadsheet байх боломжтой. Google өөрөө бол Microsoft-тай мангар адилхан. Spreadsheet-д марк Excel гэсэн үг. За тэгээ апшитыг нэс комплорнгууд өмнө таны хийжсэн аппликейшн эсвэл бол цаашны аппликейшн хийгээд дэлгэц гарч ирж байгаа. За энэ дээр шинээр үүсгэхээр дараа ап гэж орно. Энэ дээр start гэхлээр энэ дээр аппликейшнийхаа нэрийг өгнө гэсэн. Ямар аппликейшн, ямар нэртэй аппликейшн юм. За энэ дээр жишээ нь миний төлөвлөлттэй ийм аппликейшн нэртэй. За категори юу байх юм бэ? За энэ боловсруулалтын чиглэлтэй. За тэгэнгүүт дата хэрэгтэй бидний мэдээлэл өгдөл хэрэгтэй. Өгдөл нь G шиг байх боломжтой байдаг. Тэгвэл Google G шиг-ийг ашигласан гэнгүүт мэдээллийнх нь Google үнэгүй аккаунтаар орсон үнэгүй аккаунтын дотор G sheet, эсвэл документ, слайд My Drive гэдэг бүгд байгаа. Тэгээд G sheet дээр ороод тэнгүүтээ та бүхэнд өмнө ашигласан байсан датанууд бол гарч ирнэ. Эсвэл цоошны ашиглаагүй, нэг ч ашиглаагүй байх юм бол ховоосон байгаа. Тэгээ энийг нэг локейшн Японд байгаа болохоор юу бас чирэгдэж Японд. За тэгэнгүүтээ одоо энэ дээр new spreadsheet үүсгэн гэсэн үг. За ингэ шинэ spreadsheet үүсгээд за энэ байгаа датанууд энэ аппликейшнд хэрэгтэй гэсэн үг байна. Одоо G-sheet-тэй дараад ороод Google дээр аюулгүй орлоо энэ дотор G-sheet-тэй хайж олно гэсэн. За эхлээд юу гэсэн бидэнд аппликейшн хийхээ өмнө дата хэрэгтэй байх юм байна. За тэгээд датаныхаа spreadsheet-ийг төлөвлөлт гэж өглөө. За ийм нэртэй spreadsheet байх юм байна. За энийг бас за ингээд өгч. За тэгэнгүүтээ my spreadsheet төлөвлөлт. Тэгэнгүүтээ энэ яг Excel-тэй адилхан sheet-тэй ингээд энэ доор нэмэл явцдаг. Тэгэнгүүтээ бидэнд ийм олон sheet бол хэрэг байхгүй. Хинээс устгаад. За нэг sheet дээр эхлэе. За энэ sheet-эн дээр гэх юм бол эхлээд master бидэнд бол master data хэрэгтэй.
Тэгээд master data view гэх миний төлөвлөгөөнүүд орж ирнэ. Миний төлөвлөгөөнүүд орж ирээд за ингээд энэ юм шийт нь spreadsheet-ийн дотор table болж ирнэ. За энийг дараа тайлбарлаж өгнө гэсэн үг. За тэгээд Google аккаунттай байх бол дараагийн нэг давуу тал нь юу гэхээр Google Drive гэдэг. Google Drive сонгоод Google Drive оронгууд сайн үүсгэсэн spreadsheet Google Drive дотор хадгалсан юм гэсэн үг. Энэ дотор хадгалж байгаа. За ингээд spreadsheet нээцээ. За одоо яах вэ гэхээр эхний багны эсвэл хоёр дахь баган дээр бидний багныхаа нэрийг өгөх ёстой. Жишээлх юм бол энэ дугаар номер гэж үгэй. За номерын ID гэдэг өгчээ. ID өглөө тэгэнгүүт төлөвлөгөө нэг код авч. Төлөвлөгөө авлаа. За тэгэнгүүт энэ чинь он сар орж ирнэ. Он сар орж ирлээ. Эхлэх юу гэжтэй эхлэх гэж үг хаалт дотор огно гэж. Энэ дуусах юм гэж. Ямар хугацаатай байна те? Нэг сарын дотор ийм ажил дууссан байх хэвээр гэсэн тийм хугацаатай юу гэж. За ингээд ийм амархан шийдвэр үүсгэжлээ. Тэгэнгүүт ерөнхийдөө би бол аппликейшнгуудад дандаа хоёр дахь мөрнөөс эхэлж хийдэг. Тэгээ хоёр дахь мөрнөөс эхэлж хийгээд хоёр дахь мөр хатуу хэлбэр зааж өгөөд энэ чинь өнгө өгчдөг. Шаранггүй пинк за шаарлах бол тэгээд шаранггүй энэ дээдлээ багны жоохон томруулж агаад тод шарангууд энэ тайлбар өгчдөг. Төлөвлөгөөний явц те төлөвлөгөөний дэлгэрэн гэх юм. Тосттэй бичиж чадахгүй байхгүй. Төлөвлөгөөний дэлгэрэнгүй гэдэг бүгшиг баната нэгэ жоон томруулчих. 14 15 16 гаруй цагаан дэмий хараараа бичих. За ингээд өгсөн гэсэн үг. За тэгэнгүүт бидний дата ерөнхийдөө бол энэ дотор дата хуримтлагдана гэсэн үг. Дата хуримтлагдаж орж ирээд за одоо апшит дээр дата үүсгэсэн юм чинь апшит дээр явж аппликейшн шинээр үүсгэн. За миний төлөвлөсөн сая үүсгэсэн аппликейшн үүсгэсэн spreadsheet бол энд ороод ирсэн байна. За энийг сонгоод за энэ сонгонгууд уншиж дуусчаад энэ spreadsheet-ийн доторх шийтийг уншиж авч байгаа гэсэн үг. Жохоо удаж магадгүй. За ингээ уншаад дуусчаар миний төлөвлөлт гэдэг аппликейшн бэлэн болсон байна. Ингээ гарч ирнэ. Энэ дэлгэц бол ерөнхийдөө бол хэрэггүй X-лж болно. За тэгэнгүүт X-ийн X-лээ. За ингээд энэ дата руу орсон. Эхний одоо энэ талтайгаа багнуудыг хэвдүүлээ ашиглана гэсэн үг. Ингээд my төлөвлөгөө гэдэг энэ баг нь болохоор өөрөө шийт байсан бол одоо манай апшит дотор бол тейбл болчдөг. Тейбл болонгуудаа энд бол ерөнхийдөө ийм хашаатны аппликейшн чинь үүсчлээ гэсэн үг. Тэгээ утсаар бол ингэж харагдах юм байна. Таблет дээр ингэж харагдах юм байна. Таблет дээр бол ингэж харагдана. За компьютер дээр яаж харагдах вэ? Десктоп дээр яаж харагдах юм бэ? Десктоп дээр нэг юм их харагдах юм байна.
За түрүүний миний үзүүлсэн аппликейшнтэй төстэй байгаад би жоохон өөр дээр хөнгө оруулсан болохоор жоохон сүртэй харагдаад байж магадгүй. За нэг юм өөрийн гэсэн автоматар ингээ үүсчдэг. Тэгээд information мэдээлэл нөрөнд миний төлөвлөлт гэдэг аппликейшны нэртэй төлөвлөлт. За дараа нь энэ аппликейшн хаана үүсэж байгаа вэ гэх тэгэнгүүт app folder дотор байгаа. App folder гэдэг нь my driver гэсэн. Тэгээд my driver app sheet-ийнхаа my apps ороод удаа. За энийг дараа тайлбарлая. Тэгээ my driver дотор app sheet гэсэн folder үүссэн байх хэвээр. Тэгээ үүсэнгүү data гэдэг my app sheet гэдэг folder үүсээд дараа нь data гэсэн folder үүсээд за энэ устгаач шиг болсон. За энэ data гэсэн folder дотор одоо гарчихсан. За app sheet дотор миний төлөвлөлт гэсэн аппликейшн үүссэн байна. За энэ зөвхөн өнгө хүч ялгахад хэцүү. За улаан өнгөтэй миний төлөвлөлт гэсэн аппликейшн үүссэн. За окей, үүссэн бэлэн болсон байна. За тэгэнгүүт дата дотор my drive руугаа орж агаад миний төлөвлөлт гэсэн энэ spreadsheet-ээ саяны үүссэн folder дотор хийчихвэл амар гэдэг. Асуулаа энэ аппликейшны database нь бол энэ ах юм байна гэдэг. За ингээд миний төлөвлөлт 1802 гэсэн ID-тай аппликейшн үүсгэж бэлэн болцсон байна. За тэгэнгүүт desktop дээр хийснэ. За дараа нь app sheet дотор хамгийн эхний зүйл гэх юм бол нэг ингэчл амар болов гэж ойлгомж. За ингэчих нь бол одоо ID гэдэг нь өөрөө дахин давтагдсгүй зүйл болохоор unique ID болчихно гэсэн. Text дээр байж төлхөр болон label орж ирнэ. За энэ дараагийн бичлэгээр гүнзгий тайлбарлана гэсэн үг. За төлөвлөгөө нь юу вэ гэх текстэн дээр багтахгүй байх текст зэрэг жоохон бичлэгтэй. Тэгэхэд энийг long text өгөөд дараа нь type гэж байгаа. Энэ type-ийн дасаа дараа нь дэлгэрэнгүй тайлбарлана. За энэ long text дээр өгсөн үү? За эхлэлийнхэн огно гэж байна. За энэ нь болох нь бол дээд дээр сар өдөр. За энэ нас дээд дээр өгчээ. За тэгэнгүүт за ингээд дээд дээр өгчөнгүүт нэг удаа save дараад дараа нь төлөвлөгөө edit төлөвлөгөө нэмэх гэсэн тавц автоматар үүссэн байдаг. За энэ дээр дараагууд эхлэх хогноо энэ он сар өдрөөр календараар ингээд цаасаа гаад ирчдэг. Их сонирхолтой. За энэ төлөвлөгөөг энэ дээр бичнэ гэсэн үг. Шинэ төлөвлөгөө юм. За тэгээд за энийг unique item болчих. Энийг тоо болгочих. Энийг хоёроос эхэлнэ. Тоо болоод энийг тоон төрөлтэй болгоод save дарсан. За тэгээс эхэлж нэг гэдэг чинь. За одоо яах вэ гэхээр бидний дата байхгүй болохоор энд юу ч харагдахгүй байна. За тэгэнгүүт энэ талын зүүн талын багнуудаас бол хоёр дахь баг нь бол дизайны баг гэдэг. My төлөвлөлтний юм байна. Эхлээжсэн датагаа үүсгэх хэрэгтэй. За эхлэх хононд энэ дээр автоматар он сар ордог болгоцноо гэсэн үг. Автоматар өнөөдрийн today тэгээ өнөөдрийн он сар орж ирнэ. За энийг бас адилхан today болгочтой.
За датаг нь эхлээд 2-3 дата нэмж үзье. За дата нэгээс эхлээ ID миний төлөвлөгөө нэгж эхлээд апшитын апшитын тайлбар гэдэг 5 сарын 4-өөс эхэлж байгаа. Энэ болохоор 6 сарын 4 хүртэлх хугацаатай. За энийг шууд 0.6-г л өгсөн. Тэрээс тарангууд дата ингээд ороод ирсэн. Апшитын тайлбар, төлөвлөгөөний апшитын тайлбар. Он сар нь эхлэх нь 5 сарын 4, дуусах нь 5 сарын 6 сарын 4. Ингээд датагаа бүртгүүлж датагаа хийчлээ. Төлөвлөгөөг оруулчлаа гэсэн үг. Тэнгүүд спрейдшитэн дээр энд ингээд ороод ирсэн байна. За энэ апшитээс бичсэн датанууд бүгд спрейдшитэн дээр ороод ирнэ гэсэн үг. Тэгэнгүүтээ за энэ бүх мөрийн голлуулчих. За тэгээд апшитын тайлбар. За одоо дараа нь дизайныхаа ажлыг хийнэ гэсэн үг. Ерөнхийдөө бидний багных нь бэлэн болчихсон. Бэлэн болцсон ID. За энэ ID гэдгийг дараагийн хичээлдээ за төлөвлөгөө оронгуудаа одоо энэ дээр календар гэх юм бол календар 7 хоногийн календар. Гэхдээ энэ дата байгаа нь сайн мэддэхгүй байна. Энэ зөвхөн ганцхан 6-аас гэдэг нэг л дата байна гэсэн. Тэгэнгүүтээ шууд галерей, дашборд, карт эднээс дараагийн хэсэгт нэг үрчлэн тайлбарлалаа. Эхний хэлцээнд фотогоор үсгээд тэгээд эхний дээд талаас байгаа ID нэг ID байгаа. Энийг төлөвлөгөөр оруулчих, тайлбар болчих чинь гэсэн үг. За доотлол дээр нь тус хогноо огч нь 6 сарын 4. За групп болгоно гэх юм бол эхлэх өдрөөс групп болгоод тоолцно гэсэн. Ангид 5 сарын 4-нд хийсэн төлөвлөгөөнүүд нэг ширхэг төлөвлөгөөнийхөө нэр нь апшит тайлбар тус хугацаанд 6 сарын 4 гэдэг. Ингээд сэв дарчих. За тэгэнгүүт ийм дататай. За энэ дата десктоп харьяа гэх юм бол ингээ харагдана. Май тайлбар талбар дээр дарлаа. ID төлөвлөгөө эхлэх дуусах огноо бүгд гарч ирсэн байдаг. За энэ edit гэдэг нь бол төлөвлөгөө нэмэх форм болчихно. Үүнээс дараа хүсснээр өөрчилж болно. За юу ч гэсэн төлөвлөгөө энэ нэрийг өөрчлөхөд л болно гэсэн үг. Төлөвлөгөө. За миний төлөвлөгөө нүүд олон томлог авчихсан. Энэ төлөвлөгөө. За энэ дээр гарч ирэхгүй байна. Энийг settings дотор ороод дэм брэнд рүү ороод show name хийдэг юмуд миний төлөвлөгөөнд гараад ирнэ. Лого байх юм бол энэ лого бол автоматар сонгогдсон байдаг. За миний төлөвлөгөө гэх юм бол за нэг юм туужтай лого өгөөд. За dark байна. Light хоёр өнгөний сонголттой байна. За энд бол өнгөний сонголтыг яаж ч өгч болно. Ногоон өнгөрөө. Ногоон өнгөрөөд application маань ямар болох вэ? За иймэрхүү байдалтай. Майт төлөв. За энэ лого хэрэггүй юм. Логоо авчингууд миний төлөвлөгөө нэг. Тэг болдог. За ингээд нэг application болчлоо. Тэгэнгүүт бидний оруулсан тейбл дээр зэрэгцээд автоматар хоёр форм үүсдэг. Эхнийх нь бол бүртгүүлэх edit төвчний форм, нөгөөх нь default форм бүртгүүлсэн датаг харах хоёр тейбл үүсдэг автоматар. Тейбл гэх үг. За тэгэнгүүтээ энэ default нь бол яг энэ харагдаж байгаа байдал. Тэгээ энэ дотор бол хэрхэн харагдуулах дизайныхаа талаар хийх боломжтой. Header color гэдэг. Одоо энэ толгой баган дээр төлөвлөгөөгөө заагаад өгчөнгүүд тайлбар авшиг ороод ирнэ. За display mode
Center гингүүд голлуулчин. Ерөөсөл хитнүү хийдрэсэл сайдаа. За энэ баг зүгээр юм да. За тэгэнгүүт коромордс. За энэ дээр болохоор эхлэх огноо дуусах. За ингээл өгчихсөн. За тэгэнгүүт нэрийг хэрхэн солих вэ гэхлээр display name байна. Энд харагдах нэр нь гэсэн үг. За энэ дээр төлөвлөгөө дэлгэрэнгүй get save дарах. Төлөвлөгөө дэлгэрэнгүй. Миний төлөвлөгөөнд л орлоо. Төлөвлөгөө дэлгэрэнгүй. Ансаар энэ дөрвөн. Та жоохон бичлэг жоохон урт болохгүй гэдэг. Зөвхөн тайлбарлаж чаддаггүй. Хоёр дахь хүчлэгээрээ дахиад үргэлжлүүлэх гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн юм хэм бол Google аккаунтаар ашиглан Google руу нэвтэрч орсон. Дараа нь spreadsheet-ийг үүсгэсэн. Spreadsheet-эн дээр database-ийг үүсгэсэн. За дараа нь Google Drive руу орсон. Google Drive дээр өөрөөр spreadsheet-ийг хаана байгаа, авшидыг хаана үүсгэсэн талаарх My Drive дээр гарч ирдэг. My Drive нь бол 15 GB дата бол чөлөөтэй хадгалчихна гэдэг. Тэгэхээр энэ бол гайгүй гэсэн. Тэгэнгүүт дараа нь авшид аппликейшн яг хийх гэж байгаа бол зүйл бол авшид контрол зүгээр аппликейшн хий. За өөрийн аппликейшн үүсгэсэн. Үүсгээд нэрээ өгсөн. Дараа нь бол database-а холбосон гэсэн үг. MSD төлөвлөгөө гэдэг нь энэ sheet гэсэн үг. За ингээд маш амархан аргаар өөрийн гэсэн нэг аппликейшн хийгээд орхичлаа. За утсан дээр бол ингэж харагдаж байгаа. Тэгээд дэлгэцэн дээр цаашаа хоо ороод дэлгэцэн дээр shortcut хийх боломжтой. Та тэг жоохон удаан бичлэг болчлоо. Хоёр дахь бичлэгээ илүү хурдан хийхийг бодно. За баярлалаа.